техник ур чадварын үед бол энэ хоёр маань өстэй. Яг л нэг төвшөнд байгаа хоёр тамирчин байгаа тий. Тий. Нас одоо нөгөө тоолвол нас чацуу төөлвөл юу чацуу гэдэг шиг л. Бүх зүйл нь бол яг бүх зүйл нь тэнцсэн. За тулаан маань ихсэн. За даврын тоглолт бол сэтгэл зүйн үед илүү их зүйлийг шаардна. За аль нь өнөөдөр бол маш тайван байгаа. За Иран улсын тамирчин эхний 2 хоног гизэн тоглож авлаа. За ялангуяа Йордан улсын тамирчин бол үнэхээр тайван байгаад байгаа. Өглөөнөөс хойш тоглолт бол тий. Ингээл оноо алдсан ч гэсэн 90 50 шахаал. Иран улсын тамирчин Вализадeh баруун урд хөлтэй. За Йордан улсын тамирчин Алдоо Жафа. За богино зайд. Толгойн ашиглал гэдэг. За яад мань нэлээд шахаж орж ирж байна тий одоо. Тий одоо 5 хоног хэдийн алдсан байгаа болохоор бас явахгүй бол болохгүй. За толгоор уг нь амжилттай дамжсан. За харах хоног болоогүй. За Йордны тамирчин бол за толгоонд одоо үнэхээр бас өндөр түвшний техник харууллаа тийм ээ. Өндөр ур чадрын техникээр оноо авлаа. За давхар унгаас уучраас нэг оноо ингээд нийт 4 хоног. Нэгхэн тоглоомор 4 хоног маш ухаалаг бөгөөд шийдэмгий тоглоо явлаа. Хормын дотор оноогоо бол бариад авсан. За гэнч яг өндөр ур чадвартай тамирчтай финалийн төлөө гараад ирсэн. Хоёр талаас иймэрхүү зүйл яг. Тэгээд яг уу. Пенальтийн тоглолтын дээр бас ийм шийдэмгий өндөр ур чадварын өшгөлтийг сонгож амжилттай болгоно гэдэг бол үнэхээр сэтгэл зүйн хувьд маш сайн байгаа нь харагдаж байна тийм. За 30 секунд үлдсэн 1 онны зөрүүтэй. За хоёр тамирчин бол аль аль нь. За Иран улсын тамирчны одоо яг энэ ойрын зайнаас зүүн хөлөөр доор өшгөлж байгаа өшгөлт бол өглөөний тоглолтуудаас ихээд үнэхээр ганаа байгаа тийм ээ. Маш их оноо авч байгаа тэргээрээ. Одоо магадгүй энэ сүүлийн секундуудад тэр шаардсан. Өглөө бас хийсэн эргэлттэй өшгөлт гэдэг юм чинь тий. Яг энийг бас хийгээд байсан тий. Оноо авсан шүү дээ. За өөрт суусан ур чадвар гэдэг нэрээ. Ямар ч үед байсан. Яг өөрийнхөө занд ороод ирэхэд л хийж байгаа байхгүй тий. Тэгээд цаг доошоо болсон үед үнэхээр бас тайван хийж байна тийм ээ. Хүмүүс тамирчид бол бас сандраад бас иймэрхүү эргэлтийн өшгөлтүүдийг чухал мөчүүдийг бас хийж чаддаггүй. Йордан улсын тамирчинд бол тэр бол огт хамаагүй байна. Яг л шийдэмгий хийж байна. За дасгалжуулагч карт өргөд нэмэлт 2 оноо. Эргэлтийн техникийн 2 оноог өгсөнгүй гэх карт өргөлөө. За видео реплей магадгүй нөгөө сая 180 градусаар өшгөлж байгаа боловч нөгөө талнаас орсон бол нөгөөх нь бол 180 градусын өшгөлт биш шүү дээ. Тэгэхээр 2 оноогоо аваа явна гэсэн. Эхнийх нь яг эргэлтийн техникийн орсон бол нэмэлт 2 оноогоо аваад карта буцаад өөр юм болгоод авна гэсэн. За видео реплей нэг бол шүүгчнэр бол маш нарийн нэгтэлж үзэж байна. За тэр хооронд бол тамирчид маань бас амраад авч байгаа. Дээрээс нь дасгалжуулагч нар зөвлөөд байгаа. За зөвлөгөө бас одоо босч ирээд зөвлөдсөн тул шүүгч бол хэвжээний шүүгч бол дасгалжуулагчийг суугаарай гэж сануулж байна. Өрөм дээр нь суудлаасаа хамаагүй босч ойрлж ашиглаж болохгүй тий. Тий. Яг одоо энэ чаленж авж байгаа үедээ л одоо босч карта өргөх дүрмтэй байгаа. Оо маш тайван байна уу? Маш тайван байна. За 2 оноогоо бол. За энэ нөгөө түрүү хэлсэн шүү дээ. 180 градустай яг эхний өшгөлт нь орсон бол 4 оноо авна. Сая л нөгөө сүүлийнх нь өшгөлт нь орсон учраас 2 оноогоо аваад. Тэгэхээр эргэлтийн өшгөлтний. За эргэлтийн өшгөлт бол амжилттай болсон гэж үзсэн байна. За 8-6-аас. За 8-6. За Йордны тамирчин маань бүр давуу байдлыг олоод авлаа. Одоо 14 секунд. За Иран улсын тамирчнаас ямар өшгөлт ирэх нь вэ? За одоо тэгээд Йордны тамирчин ингээд огтуулах техникийг л явчихж штэ. За тэгтээ 2 оноо бол маш барьцгүй. Ялангуяа энэ өндөр ур чадвартай тамирчид финалийн тоглолтын дээр бол за Лонцгийн ямшиг зурсан. 3 онооны зөрүүтэй болсон. За бүр 2 оноо орчлоо. 2 оноо орсон дивжинээс гарсан. За адил 9. За финал шүү дээ. Ширүүхэн явж байна. Сүүлийн мөч хүртлээ. Эцсийн секундэд газар унаад хоргуулад. За 1 секунд үлдсэн. За 1 секундыг харъя. За 19 харьцаатай. За мөн шүүгч
За шүүгч өөрийн мэдлийн картыг өргөж за сүүлийн секундуудыг бас нэгтэлж хангаж байгаа шиг байна. За мэдээж энэ бол пеналийн тоглолт бол шүүгч бүр илүү нямбай. Сая сануулга Ажил. өгөх ёстой бол гээл яаж байгаа шиг байна тий. За За одоо ширүүлт явлаа. за энэ дээр бол хурцаа авах газар унаад харгуулаа авсан. За тэгээ пеналийн тоглолч барай зөрүүн дээр бас л шийдэгддэг. Тийм маш бас хаашаач тоглолт эргэж магадгүй. Тэрийг сайн мэдж байгаа болохоор дасгал жуулч нар бол тайвшруулгүйгээр үргэлжлүүлэн зөвлөгөө өгсөөр байна. За тийм байна. За хоошоо. За ер нь хоошоогоо бол ингэж 3 удаа татах одоо хоошоо зайлж гарах юм бол торгуул ирдэг тийм ээ. За тэр нь За тийм. За ингээ хараа. за улаа авсан идэж Нөгөө гүт юуны оноо байгаад сая эргэлдээ техникийн хамгийн өндөр бас л үзүүлэлт нөгөө байгаа нэг шүү дээ. бүхэл том оноогоор Тий. авч чинь. За яалчгүй л энэ хоёр тамирчны маань тулаан бүр маш үнэхээр явархан Өсөлттэй өсөлдөж тий. байна. Хоёулаа Барай зөрүүн дээрээс л тий. өндөр ур чадвартай болохоор за сүрний оноонуудыг даашруулсан. Дахин харуулж байна. За 2 дугаар үе. За одоо 90 улсын тамирчин бол энэ үеийг авахгүй бол одоо ялагдал хүлээх аюултай болсон. Тэгэхээр давуу талыг бол Йордан улсын тамирчин аль хэдийн авсан. Гэвч 2 дугаар үеийг алдах юм бол шийдвэрлэх 3 дугаар үе гараад ирнэ. За одоо тэгэхээр 90 улсын тамирчин хэрхэн энэ үеийг авах вэ гэдэг. Оо за дахин эргэлтээ өшгөлт. Үнэхээр гаргууд сайн хийж байна Йордан улсын тамирчин. Яг энэ талтаа баян хийж гин тий. Тий. Одоо хүний нөгөө үнэхэрийн олон мянгуудад давцсан сурсан өшгөлт гэдэг бол дархан мэх гэдэг бол яг л энэ баг. Тэр одоо хэсгийн тоглолт байна уу, пеналийн тоглолт байна уу энэ хүү тамирчинд бол ямарч хамаа алга яг л өөрөө хийх үедээ хийж байна. Тэр нь амжилттай болж байна. За тэг өглөө хэлсэн чинь нэг техникийг бол одоо яг хийж чаддаг байх нэг өөр тэмцээн дээр яг оруулж хийдэг. За тэгээ электрон систем дээр бүр оноо болгоно гэдэг бол бас нэг өөр хэрэг. Тэгээд энэ эргэлтийн өшгөлтийг хийхэд бол бас зүгээр л техникээс гадна энэ сэтгэл зүй яг энэ хүү Йордны тамирчин шиг ийм тайван бөгөөд шийдэмгий байх хэрэгтэй тийм. Эргэлтийн өшгөлтийг бол эргэлзээ жоохон дотоо ирэхээр бол өөрөө буцаад аюултай байдалд ордог тийм ээ. Өнөө бол яг өөрийнх нь тэр орж иж байгаа богино занд мэдрэмж өндөр биш те. Яг тэр занд л яг богино зандаа л эргээл тойруулж эргээл өшөлж байна. Яалч хөнгөн жингийн тамирчин болохоор үнэхээр бас хурдтай байна тий. Яг л за бараг 1 секундэд л тэр өшгөлтөй амжилттай болгочихж байна. За дасгалжуулагч карт өргөсөн юм шиг те. За картыг одоо бас нөгөө видео реплейг бас яг аль хэсгийг тоглуулах вэ гэдгийг бас дасгалжуулагчдаа сануулж байна тийм ээ. Бас энэ бичлэг маань тодорхой хугацааны юм урттай байгаа болохоор бас буруу бичлэгийг хэрвээ шүүгчд маань үзчих юм бол болохгүй те. Тэгэхээр яг энэ хэсгийг тоглуулад өгөөрэй гэж бас хэлж явах шиг байна. За дасгалжуулагч бол зөвлөгөө өгсөөр л. За энэ бол мэдээж үнэхээр маш чухал тоглолт. Зөвхөн Азийн аврах шалралт тэмцээнд авраг болоод зогсохгүйгээр Азийн аврагт төрүүлсэн тамирчин бол мэдээж дэлхийн авраг олимпиад бол маш өндөр түвшинд өрсөлдөн тийм ээ. Медалийн одоо таамагт шууд ороод ирнэ. Тийм болохоор энэ бол магадгүй дэлхийн аврагын финалч байж болно. За Йордны багш карта өөр юм болгож авлаа. За сануулгыг сануулгашээ. Эргэлтээ техник ороод унсан учраас нэг сануулга өгсөн. Эргэлтээ техникийг бол хэрвээ оноо оруулалгүйгээр унах юм бол торгуул аавна тийм ээ. Хэрвээ оноо нь амжилттай болчих юм бол торгуул авахгүй. За яг тэргээр сая одоо тасжуулагч маань карта өргөд тэрийг авч байна тий.
За 4 тгийн харьцаатай Йордан улсын тамирчин бол улам л давуу байдлыг авсаар байна. За 4-2. За Иран улсын тамирчин ингээд баг багаар оноогоо барих хэрэгтэй. хийж байгаа л тий. За энэ техникээр сая ихний үе дээр бол гайхалтай эргэн нэрэлтийг хийгээд 3 хоног авсан. Аль маш тайван байна уу. За тэр богино зайд. За шүгч харж байгаа. Яг л унсны дараа зогсоолоо. Торгуул бол ирнэ. Хэрвээ зогсоосны дараа унсан бол торгуул ирэхгүй байсан тийм ээ. Тэгэхээр тэквондод маань тэнцвэр гэдэг ямар чухал вэ гэдэг саяын хэсгээс харна. За 3-2 болсон. 3-6 болсон ямарч байсан. За 1 минутын хугацаа сүүлийн 1 минут. За 90 улсын тамирч одоо энэ 1 минутанд л амжиж ийн 2 дугаар үеийг заавал авах хэрэгтэй. Мэдээж пенальтын тоглолтоор бүх юмаа шавхах байх. За сайн харж байна тий. За дасгалжуулагчид мэдээж энэ оноог байраж хамгаалаарай л гэдэг зүйлийг өгж байгаа. За Иран бол нэлийн шахаж орж ирж За 90 улсын тамирчин дараас нь тоглоомнуудыг явсан. Харах амжилттай болоогүй л за энэ зүүн хөлийн шүлтүүд ирэх гээд байгаа. Доор. За тэр. За аргагүй. За. За 3 оноо. Орсон боловч харамсалтай нь одоо зуурсан цэвэр өшгөлөөгүй зуурч өшгөөсөн гэд 3 оног нь хассан. За Ираны тасалжуулагч эсэргээр нь бол үгүй зуураагүй гэд чаленжийг хартыг өргөсөн. За одоо энэ их маш чухал шийдвэрээс одоо гарна. Хэрвээ энэ 3 оноо үлдэх юм бол тоглолт одоо буцаад ирэх бүрэн боломжтой болно. За хэрвээ энэ 3 оноо яг хасагдсан шийдвэр хэвээрээ үлдвэл бас Иран улсын тамирчин бол маш хүнд байдалд орох гээд байна. За бүгдээрээ одоо видео реплейн шийдвэрийг харъя. За яалтч зуурцсан л харагдаж байна. Да баруун гар бол одоо тобо буюу энэ хувцснаас бол зуурцсан харагдаж байна. Да тэгтээ бас шүүгчний шийдвэр гараагүй болохоор бас та харъя. За энэ бол маш игзэгтэй үе. Ялангуяа Иран улсын тамирчнууд. Тэгээ 30 секундэд 7-3 хэвээр үлдэх юм бол бас 30 секунд бас баггүй хугацаанд бас том техник хийгээд оноо авч боломжтой шүү дээ. Боломжтой. Гэвч одоо тамирчин маань бол бүх хүчээ шавхсан байгаа болохоор бас их хэцүү даалгавар дээр байна. За карт маань бол цуцлагдсан. Тиймээс одоо шийдвэр хэвээр үлдэж 7-3-аас үргэлжлэх нэ. За одоо 30 секундын хугацаанд Ираны тамирчин бол нэлээд шахаж явах хаа. За 30 секунд их ажиллах байх. За тийм ашгаа явж байна. За одоо энэ оноог барих хэрэгтэй байгаа. За ямар нэгэн болов. За энэ зүүн хөлийн дээш өршөлтийг бол ер нь Йордны тамирчин мэдсэн тийм ээ. Сайн нэг алдаад. За энэ өршөлт бол үнэхээр гайхалтай юм аа. Бүх үеуд дээр энэ өршөлт төрөл одоо давуу байдлаа авчлаа. За одоо энэ бүр шийдвэрлэх мөцөд. Пенал гарan гартлал ер нь бүх тоглолтнууд дээр энэ өршөлт дээр хийж байсан. Мэдээж өрсөлдөгч нь судлаад мэдчихсэн. Тэгтээ хүний дархам их бол үнэхээр зогсоогдчихгүй тийм байна. За 11-4. За одоо даалгавар бол Иран улсын тамирчин маш хэцүү болсон. За Йордан улсын тамирчин бол маш зөв тактик хэрэглэж байна. Оноо илүү мөртлөө оноогоо барихгүйгээр өөрөө довтлоод байна. Энэ бол үнэхээр сайн хамгаалт. Яалтчгүй сайн хамгаалт. Одоо манай Монгол улсын гавьяа тасалжуулагч Гай Эрдэнэч маань бол нэгэнтээ хэлсэн байдаг тийм ээ. Хамгийн сайн хамгаалт бол довтлогоо юм аа гэж. Яг тэрийг л одоо Йордан улсын тамирчин бол хийж байна. За тэр оног. Ердөөсөө зүгээр зогсч эсвэл зугтаж оноогоо хамгаалахгүй ш тийм ээ. Яг л довтлосоор байгаа л хамгаалчих чинь. За Йордны тамирчин 3 санаатай учраас мэдээж. Сүүлийн мөч. За ингээд 27 дахь удаагийн Аз ТV-ийн аврах шалгаруулах Азуудын хамгийн шилдэг тамирчдын аврах шалгаруулах тэмцээнд нь хасах 54 кг-ийн хэмжээнд Йордан улсын тамирчин Алдауд Алфазар алтан медаль, аврагын алтан медалийг авлаа. Иран улсын тамирчин Ясин Вализадeh Аз ТV-ийн залуучдын аврагын мөнгө